дургүй хүнээ алж болно үсттэй. Энэ бол үхлийн даата. Death Note буюу үхлийн дэвтэр манга 2003 онд анх үзэгчдийн хүртэл болж байсан. Үүнээс хойш амжилтанд дүр анime хийгдсэн байдаг. Ингээд энэхүү анимын талаар өгүүлэх 10 даатаг та бүхэндээ танилцуулъя. Эхний дата. Энэ бол зохиолчийн талаар. Цукуми Оба гэх нэр нь нууцлагдмал нэр юм. Яг энэ анимийн жинхэнэ зохиолчийн нэрийг өдий хүртэл хэн ч мэддэггүй. Шүтэн бишрэгчдийн дунд нь нууцлагдмал хэвээрэл байгаа. Гэхдээ нэг таамаг гэдэг бол Хироши Габо гэх зохиолчийг тус анимийн жинхэнэ зохиолч байх магадaltaй гэж таамагладаг. Гэхдээ энэ батлагдаагүй мэдээлэл. Хоёрдугаар дата нь зохиолч болон зураачийн нууцлагдмал харьцаа. Зохиолч Оба, зураач Обатай хоёр нь уран бүтээлийн хавцад хоорондоо нэг ч уулзж байгаагүй. Тэд манга гарan гартал хоорондоо уулзалгүй уран бүтээлийг хийж дуусгасан. Тэдний хооронд редактор нь захиа зөөж байгаа мэт хооронд нь холбдог байсан. 2004 онд манга нь үзэгчдийн хүртэл болоод манга зарагдаад 1 сар болж байхад тэр хоёр хоорондоо анх уулзж ирсэн. 3 дугаар дата. Рюк хэмээх үхлийн бурхан анх зохиол дээрээ царайлгаар бичигдэж байсан. Тэгтээ аним дээрээ манган дээрээ тэгж гараагүй. Таас харах хувцас, сүнс шиг царай, урт хар мөчүүдээр нь та нар мэднэ. Зохиолч Оба Рюкийг царайлгаар бүтээх юм бол Райтотой өрсөлдөж түүн дээр төвлөрөх үзэгчдийн анхаарлыг сарниулна хэмээн үзэж үхлийн бурхныг хөгийн байдлаар дүрсэлсэн. 4-р дата. Үхлийн балруул байвал та яах байсан бэ? Анх зохиол дээрээ үхлийн балруул байвал яах вэ гэдэг талаар нэлээд ярилцж байсан байна. Хэрвээ нэг хүний нэр бичээд алдаг, тэгээд түүнийг балруулдаж болоод буцаад амьлуулдаг байвал үйл явдал хэрхэн өрнөх байсан байдлаар нэлээд ярилцсан. Гэхдээ дөрүүдийн гаргаж буй шийдвэр тухайн өрнөц үйл явдлуудыг ямар ч үн цэнэгүй болгоно гэж үзсэн болохоор нэг л бичсэн бол үхэх болно гэдэг дүрмтэй анх зохиосон. 5-р дата. Наоми Мисорагийн үхлийн шалтгаан. Наоми гэх дүр нь хэтэрхий ухаантай. Мөн хэргийн шалтгааныг хурдан тайлж байсан тул Оба түүнийг алуулахар шийдсэн. Мөн тэр Райто болон ээл хоёрын дундуур саад учруулах үз байсан тул түүнийг алах нь зөв гэж үзэн тэр дүрийг алахар шийдсэн. 6-р дата. Ихэнх анимууд бие биенийхээ нэг хэсэг дээр зочлон орж гардаг хэсэг байдаг бол Death Note аним нь тэгэх боломжгүй байдаг. Учир нь юу гэхээр энэ аним нь хэтэрхий хар талдаа хийгдсэн тул бусад аним руу ороход нэг л шингэж өгдөг. Гэхдээ Full Metal Panic-ийн 6-р хэсгээр ээл дугуй унаж Райто автагаа хамт сууж, Миса тэр гурвыг ажиглж сууж байгаа 3 секунд орчмын дүрс ард нь өнгөрдөг. 7-р баримт. Үхлийн дэвтэртэй өөр нэгэн аним байдаг. 1973 онд гарч ирсэн гайхамшигт дэвтэр гэх аним дээр нэгэн ахмад насны хүн өөрийнхөө офисын өрөөнөөс нэгэн дэвтэр олж түүн дээр хүний нэр бичгэд тэр нь шууд өгч байгаагаар гардаг. Тэгэхээр Death Note анимын зарим нэг үйл явдал өөр анимууд болон манганууд дээр гарах давхцлыг үүсэхгүй. 8-р дата. Үхлийн дэвтэр бусад улсуудад гаргахыг хориглосон шалтгаан. Хятадын Синхуа агентлагаар сургуулийн сурагчид хоорондоо үхлийн дэвтэр гэх нэг зүйлийг дамжуулан нэгнийхээ нэрийг бичиж байгаа тийм мэдээлэл гарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 2005, 2010, 2013 онуудад Хятад, Орос, Америк гэсэн улсуудад залуучдын оюун ухаан, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тэдний сэтгэхүйд буруугаар нөлөөлөхгүй тулд тус аним уран бүтээлийг гаргахыг хориглох маш олон хориг тавьсан. Гэвч энэ бүтлгүүтэн одоо болтол гарсаар байгаа. 9-р дата. Америк нэгдсэн улсуудын дунд сургуулиудаас маш олон тооны үхлийн тэмдэглэл гэх дэвтрүүдийг хурааж авсан. Сурагчид өөрсдийнхөө найз, нөгөө анги, ангийнхаа хүүхэд, багш нар, заримдаа олонний танил хүмүүсийн нэрийг бичсэн байсан. Сурагчид тайлбарлахдаа энэ ямар нэгэн дал зорилготой, эсвэл зүгээр хөгжилтөгч байсан, эсвэл ямар нэгэн ямар ч утгагүй гэх тайлбаруудыг өгсөн. Тийм болохоор тэд шийтгүүлгүй өнгөрсөн. Гэхдээ зарим нэг үйл явдлууд нь хэрэг сэтэрч байсан тул шийтгэл хүртсэн байдаг. Жишээ нь 4 хүүхэд
50 гаруй хүний нэрийг тамлан алах зорилгоор бичсэн байсан нь тогтоогдсон. 10 дугаар дата. Үхлийн дэвтэр анимтай холбоотой бодит алхмууд. 2013 онд Оросд 15 настай хүн өөрийгөө боомлж алсан хэрэг гарсан. Түүний эд зүйл дундаас Death Note-ийн маш олон манга олдсон. Түүний үхэл Death Note анимыг буруудах нь хэтрүүлсэн хэрэг боловч түүний эцэг их Death Note анимыг битгий гаргаачаа гэх хүслийг Владимир Путинд удаа дараа тавьж байжээ. Харин 2007-оос 2013 оны хооронд Бельги улсад удаа дараа цуврал алга гарсан. Алуурчин алсан хүнийхэн шарил дээр би бол Кира гэж бичин зурус үлдээж байжээ. Цуврал алуурчныг барих үед 3 хүнийг алсан нь тогтоогдсон. Тэр 20 жилийн ял аван одоо ялаа эдэлж байгаа. За энэ удаагийн дугаар ингээд үхлийн датагаар хүрлээ. Дараагийн дугаараар уулзцгаая.